Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбатын санаачилгаар Архангай аймгийн залуус жил бүр чуулдаг уламжлалтай олжээ. 2006 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалт энэ жил 9 дахь жилдээ Архангай аймгийн Батцингэл сумд боллоо. Архангай аймгийн 19 сум 99 багийн нийтдээ 1200 гаруй залуус 2 өдрийн турш чуулж санал бодлоо солилцсон юм а. Мөн сумдаас ирсэн залуус урлаг спортын төрлөөр өрсөлдөн бусадтайгаа мэдлэгээ хуваалцдаг уламжлалт тогтжээ. Тэмцээн уралдаанд багийн дүнгээр төрүүлсэн сумдад эх жилийн чуулгана зохион байгуулдаг юм байна. Өнгөрсөн жил Өвгийн нур сумд болсон чуулганд Батцингэл сумын залуус тэргүүлсэн учраас 2015 оны мянган залуусын чуулга уулзалтыг Батцингэл суманд амжилттай зохион байгууллаа. Сум аймгийн төдийг улсын хөгжилд залуусын оролцоо чухал байдаг учраас тэдний санал бодлыг сонсч тулгамдж байгаа асуудлуудад хамтдаа гарцгаах, залуусыг нэгтгэх нь чухал гэдгийг чуулганыг санаачлагчид онцолсон юм а. Монголын нийт хүн амын 60 гаруй хувийг нь залуучууд эзэлдэг. Монголыг залуучуудын эх орон гэж үздэг. Тэгэхээр тэр утгаараа бол залуучуудын өмнө тулгамж байгаа асуудлыг шийдэх, тэдний өмнө одоо ямар асуудлыг яаж шийдвэрлэх гарц боломж байна, юу хүсч тэмүүлж байна гэдгийг нь бол одоо яг өөрсдийнх нь дунд орж ойлгож сонсч мэдрэх ийм чухал арга хэмжээ. Монгол Ардын намын нэргэдэх нийгмийн ардчил Монголын залуучуудын холбоо бол энэ арга хэмжээг бол амжилттай сайхан зохион байгуулж байгаа. За одоогоос 9 жилийн өмнө Архангай аймагт анх зохион байгуулагдажсэн энэ арга хэмжээг 21 аймаг бас үлгэрлэж энэ жил бол 21 аймагт бол энэ мянган залуучуудын чуулга уулзалт бол зохион байгуулагдаж ингэж одоо үр бүтээлтэй бас ажлын нэг болж байна. Тэгээ хөдөө оронтогт ажиллаж амьдарч байгаа малчин гэдэг юм уу хязгаар бусандагт байгаа залуучуудын маань өрн тулгаж байгаа асуудал болгон маань бас өөр онцлогтой. Тэгэхээр эдгээр асуудал болгоныг бид нар бол залуучуудтай өөрсдөндөө ярилцж хийж тэднэрээ санаа бодлыг сонсч хийж тэгээ гарч шийдлийг олох юм бол бүрэн боломжтой байна. Тэгэхээр бид нар энэ арга хэмжээний хүрээнд бас бүх залуучуудтайгаа бас ярилцаж эдгээр залуучуудаа санаа оноог сонсч хийж тэдний өмнө тулгамж байгаа асуудлын шийдэл гарцыг хайж явж байгаа бас нэг юм арга хэмжээ байгаа. Чуулганы үеэр залуус гар бөмбөг олс таталт буйхай тэмцээнүүдэд өрсөлдөн сум бүр урлагийн мэдчилгээг үзүүлсэн юм. Үүнээс гадна хүчит бүхийн барилдааныг зохион байгуулж аймаг сумын цолтой нийтдээ 128 бүх зодголсон байна. Урлаг спортын арга хэмжээнээс гадна аймаг сумдад залуусын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг ярилцсан хамтдаа үр дүнтэй ажил хэрэгжүүлэхээр болсон юм. Хамгийн ихэнд байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс гол мөрний уртцыг нэмэгдүүлэх, мод тарих гэх мэт орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудаа хамгаалж гаргажээ. Залуусыг нэгтгэж хоорондоо танилцаж ярилцсан асуудлаа шийдэх боломжтой чуулганыг зохион байгуулсанд тэд талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ наадам угаасаа их сайхан наадам болдог шүү дээ. Уламжлал болгон зохион байгуулалт явагддаг. Би анх зохион байгуулагчид барилдчихлээсэн. Тэгээ ер нь гоё наадам нутгаар аймгийнхаа бүх сумдууд хамарсан ер нь сайхан наадам болдог шүү дээ наадам. Бас манай сум бол өөрөө чулуут голтой. Тэр голд маань уул нь бол ховор зүйл маань тул гэж загас байдаг байсан. Тэр зүйл маань бас ховорцсон, баг өгөө болсон. Тийм учраас тэр экологийн асуудлыг тэрэн дээрээс санаа аваад ер нь бол тулыг буцааж голд нь тавьж нутагчуулах юм уу те. Тэр төрлийн асуудал дээр бас ажлууд зүгээр юм уу гэсэн бодол санаа бол ерөнхийдөө орж ирсэн. Хамгийн гол одоо энэ өөрчлөлтийг хийдэг хүмүүс бол залуучууд байдаг. Нэгдэж чадах юм бол хамтдаа. Тэгээд энэ дундаасаа зөв санаагаа ингэж дээш уламжлаад одоо санаагаа нэгтгэх юм бол үр дүнтэй гэж бодож байна. Тэгээд тусдаа бол одоо сумдууд бол өөрсдийн шин санаа сэтгэл бол олон байгаа гэж бодож байна. Мөн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан шилдэг залуусыг яамд нэрмжиж чагналаар мэлсэн юм. Ирэх жил буюу 2016 онд мянган залуусын чуулга уулзалтын 10 жилийн ой тохион уламжлал ёсоор энэ жил тэргүүлсэн Эрдэнэ булган суманд ирэх жилийн чуулганыг зохион байгуулахаар боллоо.